Сайн байцгаана уу? Шинэ дугаараараа уулзж байгаадаа баяртай байна. За зураг дээрх харагдаж байгаа хүн бол Техасын Turned Killer буюу бага болон өсвөр насны охидод татагддаг садист цуврал алуурч. За түүний бүтэн нэрийг нь Anthony Allen Shore гэдэг. Anthony-гийн эцэг эх нь хоёулаа цэргийн хүмүүс байсан. За түүнийг бага байхаас тэдний эцэг эх нь хоорондоо байнгын хэрүүл маргаан, зодоон, араар тавилт гих зэрэг юм тогтворгүй харилцаатай орчинд өссөн. 13 настай байхад нь эцэг эх нь салсан. За энэ хугацаанд бол ээж аав хоёр нь хоёулаа л Anthony-г их зодож хүчирхийлдэг. За тэгээд тэрүү Anthony их сөрөг зан авиртай ангийнхаа эмэгтэй сурагчдыг болон заримдаа өөрийн төрсөн хоёр эмэгтэй дүүгээ дээрлэхэж хил амаар доромжилдог. Бүр хөршийнхөө муурыг хүртэл алж исэн юм байна. 1983 онд гэрлэж хоёр охинтой болсон. За охтыг нь Amber болон Tiffany гэдэг. Anthony аимшигтай ууртай, садист, дан чанартай хүн байсан учраас эхнэр охидоо айлган сүрдүүлж заримдаа гар хүрдэг. Эхнэр нь салахыг хүссэн ч Anthony хүүхдүүдийг булааж аавна гэж сүрдүүлдэг. За тийм ч учраас бас эхнэр нь явж чаддаггүй. За гэтэл удалгүй нөхрийнх нь шөнийн цагаар гарч явах, с ิจ гтэй байдлаар цэвэрлэгээ хийх, бүс, оос зэрэг зүйлс барьж явах нь с ิจ гтэй санагдсан. За Anthony-г ямар нэгэн таагүй зүйл хийж байна гэж таамагласан ч тэр эцэст нь хүүхдүүдэд авалгүй орхиод ганцаараа зүгтсэн. 1986 онд Anthony хамгийн ихний алалгаа үйлдсэн 15 настай ахлах сургуулийн сурагч Lori Tremblay-ийг сургуулиасаа хайрах замд нь хулгайлж хүчирхийлээд боомлон хөнөөсөн. 1992 онд Maria del Carmen Estrada гэх Испани 21 настай Мексикт хүүхд тасрах ажил хийхээр ирсэн эмэгтэйн мөн адил хүчирхийлүүлж боомлуулж өгсөн цогцсон олцсон. За энэ хоёр хэрэг гарснаар тэдний амьдарч байсан хороололд бол бөөн өөмөн шууган болсон. За тухайн ороолын хүмүүс нь айж бүгд л гэртээ давхар цоож суулгаж хүүхдүүдийн аюулгүй байдалд анхаарч эхэлсэн. Anthony ч охидынхаа аюулгүй байдалд анхаарч буй нэрийдлэр охидыг сургуулиас нь гаргаж өөр хороол руу нүүсэн. За шинэ газар очиод мөн адил охидыг сургуульд оруулахгүй гэрийнхээ бүх цонхыг нээгдэхгүй болгож түгжээд охидыг гэрт нь байнга цоожилж за хэрвээ та хоёрыг гарах юм бол хүн аваад явчихна шүү гэж хэлдэг болсон. За хүмүүсийн нүдэнд бол Anthony эхнэр нь хаяад явсан, охидоо ганцаараа өсгөж буй эцэг, олон хүн түүнийг магтдаг нэр хүн зайтай нэгэн. Гэвч үнэндээ цаг хугацаа өнгөрхийн хэрээр охид Anthony-тай амьдрахаас айж исэн. Охидыг гэрээс нь огт гаргахгүй 7 хоногт нэгээс 2 удаа л хичээлдээ явдаг. Маш захирангуй орилж хашгичдаг. За үргэлж тэдний үс арьсан цэвэрхэн байх ёстой гэж шаарддаг. Энэ үед охид дөнгөж 10 орчим настай байсан. Тэдний гэрт нь хоёр зүйл бүр яг уламжлал болоод тогтчихсон. За эхнийх нь гэвэл тэд амралтын өдрүүдээр хамт тоглодог. За яаж тоглодог вэ гэхээр охидуудад янз бүрийн даашинз өмсгөөд чанга хөгжин тавиад бүжиглүүлдэг. За даашинз өмсөж тайлахт нь Anthony заавал гар бие оролддог. Тэгээд охидыг бүжиглэж байхад нь гэрийнхээ энд тэндээс тэднийг ажигладаг. За хоёр дахь уламжлал нь оройн халуун шоколад. За эхлээд шоколадыг эгчт нь уулгаад дараа нь дүүд нь өгдөг. Шоколад уулаа өглөө болчихсон байдаг. Сүүлдээ дүүд нь эхэлж өгдөг болсон. Яг үнэндээ дотор нь мансууруулах бодис хийж уулгадаг байж таарсан. За явандаа Tiffany буюу дүүгийнх нь биед нь энэ мансууруулах бодиснд дасал болж өглөө сэрэх биш шүн дунд гинэт сэрэх болсон. За нэг шүн сэртэл охины толгой бүр маш их эргээд орон гарan байсан ч гэсэн өөрийгөө нүцгэн байгаагаа мэдсэн мөн аав нь түүнийг хүчрхийлж исэн. Охин айсандаа сэрээгүй унтаж байгаа юм шиг дүр үзүүлж жүжиглсэн. За Tiffany энэ талаараа ихчтэй буюу өөр хинт ч хэлээгүй. За энэ бүх өдөр тутмын хүчирхийллээсээ болж айж бас ичсэн. Энэ бүх явдлын хажуугаар тэдний шинээр нүүж очисон хороололд Selma Janska гэх 14 настай охины гэрт масктай эрэгтэй хүн дайрч ороод хүчирхийлсэн. Гэхдээ алаагүй амьд үлдээсэн. За энэ дээр хоёр хэрэгтэй таарахгүй байснаар цагдаа нар төөрөгдөлд орж хэргийг илрүүлж чадаагүй. 1994 онд Anthony-гийн үйлдсэн 3 дахь хэрэг буюу 9 настай Diana Rebolor алга болсон.
Эцэг их нь охиныг элэн чихэр ахуулахаар гэрээс нь хэдхэн минутын зайтай дэлгүүр рүү явуулсан ч 30 минут өнгөрөхөд тэр эргэж ирээгүй. Ээж нь сандарч гудамжаар хайсан ч охиноо олж чадаагүй учраас цагдаад мэдэгдсэн. Эрен хайх ажиллагаа хэдэн цагийн турш үргэлжилсэн ч олж чадаагүй. Бүр нисдэг тэргээр хотыг самсан. Ингээд харанхуй болж шөнийн ээлжний эргүүлийн цагдаа нар орхигдсон агуулгад шалгалт хийж яваад хогийн самны араас бяцхан охины өрөөсөн гуталтай цогцыг олсноор мөн л адил хүчирхийлүүлж боомлж хөнөөгдсөн байсан. 1995 онд орон нутгийн сонины редактор Барбара Робертсонд нэрээ нотолсон хүнээс дуудлага ирдэг. За тухайн дуудлагыг хийсэн хүнд Барбара танд яаж туслах вэ гэд асуутал би чамд нэг зөвлөгөө өгье гэд цогцос байгаа газрын байршил болон тухайн цогцны харагдаж байгаа байдал гих зэрэг детальтай мэдээллүүдийг хэлж өгсөн. Тэдний яриа нийт 37 минут үргэлжилсэн яриа болсон. Барбара чи алуурч нү гэд асуухад утас шууд тасарсан. Тэр даруй цагдаад бүх мэдээллийг өгч шалгуулахад үнэхээр хэлсэн газар нь цогцос байсан. За гадаа удаан байснаас ч тэрүү хин гэдэг нь танигдахын аргагүй болчихсон. Хэргийн газраас олдсон нэг чухал баримт нь охтыг боомлж хөнөөхтэй ашигладаг гар хийзийн турник байсан. Шүүх шинжилгээгээр 7 хоногийн өмнө гадаа хаягдсан мөн хүчирхийлүүлж боомлуулсан эмэгтэй хүний цогцос гэдэг нь тодорхой болсон. За цаашид нарийн шалгалт хийснээр 9 хоногийн өмнө алга болсон даана санчиж болох нь тогтоогдсон. За эдгээр дөрвөн алга нийлээд суврал алга юм байна гэдгийг ойлгосон цагдаагийнхан шин тасаг байгуулж ажилласан ч хэрэгтнийг олж чадлагүй хаагдсан. 1997 онд Антони шинэ их нэртэй болж гэртээ авчирсан. Энэ үеэс л охтоо гэрээсээ явуулахыг хүсч эхэлсэн. Тэгээд өөрийнхөө дүү Жина руу холбогдож Калифорнид байдаг охтын эмээ рүү хүүхдүүдэд явуулах талаараа хэлсэн. За энэ мэдээг сонссон Жина боломжийг ашиглан хурдхан охтыг эмээ рүү нь аваачсан. Учир нь Жина Антониг охтод таагүй ханддгийг мэддэг. Өмнө нь 2 удаа хүүхэд хамгааллын байгууллагад мэдэгдэжсэн. За эхнийх нь мэдүүлэг нь бол 1993 онд тэднийхийг шинэ гэрт нүүж очсны дараа очилж очсон. За тэгэхэд Антони охиддоо хэвгүй байдлаар биед нь хүрч байгааг анзаараад хүүхд хамгааллын байгууллагад хэлэхэд тэд Жинаг хит ургуулж бодоод байна гэд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дараагийнх нь 1995 онд Крисмсаар гэртэн зочилсан. Тэгэхэд 2 жилийн өмнө сүүлд ирснээс охтын байдал бүр илүү дордчихсон. Тоггүй, усгүй, хаалга цонхом түгжээтэй, ямар ч хүүхэд асрагчгүй гэрт ингээд байжсэн. 1997 онд охтыг эмээгэндээ байх үед Жина Тиффанитай ярилцаж байгаад нэгэн аимшигтай зүйлийг мэдэж авсан. За тэр юу вэ гэхээр Тиффани аавга эгч Жинада аавынхаа хүчирхийллийн талаар болсон бүх зүйлийг хэлсэн. Балмагцсан эгч нь охтын эмээ болон Тиффанигийн эгч Амбрийг цуглуулад энэ талаар хэлтэл Амбригч бас хүчирхийлдэг болж таарсан. Эмээ эгч хоёр нь цагдаад очиж мэдэгдэхэд тодорхой нотлох баримт байгаагүй учраас Антонийг баривчлаагүй. За энэ үед бол ДНХ шинжилгээ дөнгөж хөгжижсэн үе. За охтын аавга эгч эмээ хоёр нь дахин гомдол гаргаснаар Антонигоос ДНХ сампл авч бэлгийн гэмт хэрэгтнүүдийн жагсаалтанд оруулж бүртгэж авсан. За түүнийг барьж хороогүй ингээд сулчихсанд нь бол хоёр охин болон аавга эгч эмээ нь бол нилээд сэтгэл дундуур ийм хуулийн цорхоогоор ингээд гараад ирсэнд нь эргэж ирээд өөртөд нь ямар нэгэн муу зүйл хийх үедээ гээд айж исэн. За ингэж амьдарсаар дахин 5 жил өнгөрч 2003 он болсон. За энэ үеэр Далласт ДНХ лаборатори шинээр нээгдсэн. Энэ үеэр мөрдөгчд бас 2 удаа нээгээд хэрэгтнийг барьж чадаагүй цоврал алхахын хэрэгээ дахин нээгээд мөрдөж эхэлж исэн үе. За тэд бол Мария Дель Кармены хэрэг дээр илүү төвлөрсөн. Учир нь түүний хумсанд үл мэдэгдэх хүний ДНХ илэрсэн байсан. За тухайн хумсан завсраас нь олдсон ДНХ сэмплээс нь 2 удаа ингэж аваад ашиглагдсан байсан учраас одоо ингэж маш бага сэмпл үлдсэн. За энэ нь бараг тэдний сүүлийн боломж байж магадгүй. Ингээд тэд сүүлийн самплаа Даллас руу явуулсан. За гэтэл 2003 оны 10 дугаар сарын 16-нд тэд тохирсон ДНХ олдсон гэсэн
хариу авч Энтони Шорыг баривчилсан. За баривчлагдсан даруйда байцаагдсан Энтони бүх хэргийг хүлээн зөвшөөрсөн. За ингэж л 1986 оноос хойш гарсан цуврал хүн амны хэрэгтэн ил болж телевизийн мэдээгээр энэ бүр ингээ маш бүүн болгоод цацагдсан. За энэ үед бол охин Тиффанийн 18 нас дөнгөж хүрээд байсан. За өөрийнх нь хүчирхийлэгч эцэг цуврал алуурчин байсан гэдгийг зурагтын мэдээнээс мэдсэн. За Энтони Шор 4 хүний амь насын хүнөөс мөн түүнээс олон эмэгтэйд бэлгийн хүчирхээлээр үйлдсэн байх магадaltaй гэдэг шүүхийн шийдвэрээр Энтонид цаазын ял оноосон. 2018 онд Техасын шоронд цаазын ялыг гүйцэтгсэн байна. За өнөөдрийн дугаарыг маань энэ хүртэл сонсон та нартай маш их баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай.